Энэ өдрийн мэндийг хүргэе. За би төсвийн одоо энэ өсөлтийг олон улсын яг одоо жишээл Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, олон улсын валютын сангийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг харсан. За тэгээд дундаж өсөлт бол нэг 5.4% байсан. Тэгээд энэ нь бол өөрөө манай төсвийн өсөлтийн суурь 5.6%-аас бага байгаа. Тэгэхээр би юу асуух гээд байна гэхээр ер нь бол манайх өөрөө 5.6 гэж тавьсан нэгдүгээрт энэ төсвийн орлогыг илүү өөдрөгөр тооцсон байна гэж дүгнэх гээд байгаа. Хоёрдугаарт магадгүй энэ өөрөө төсвийн зардлыг нэмэгдүүлэх ийм шалтгаан байсан болов. За үүнтэй холбоотойгоор асууя. Төсвийн өсөлтийн суурийг за энэ олон улсын төсөөллөөс өндөр тавьж өгж байгаа нь за ялангуяа бодит одоо гүйцэтгэл бол 5-аас 5.4 орчимд хэлбэлцэж магадгүй байгаад байгаа. Тэгэхээр ер нь энэ өсөлт нэг одоо пунктээр тасалдахад хэдийн орчим тэрбум төгрөгийн хэдийн орчим одоо төгрөгийн одоо энэ орлогын тасалдал гарах вэ? Үүнтэй холбоотойгоор мэдрэмжийн одоо тэр төлөвлөгөө хийсэн үү гэдгийг асуумаар байна. За мэдээж энэ түүхийн эдийн үн одоо энэ гадаад эрэлт буурах юм бол өсөлт угаасаа биелэхгүй нөхцөл байдал хүлээж байгаа. Тэгэхээр энэ дээр эхний асуултаа асууя. За хоёр дахь асуулт орлогын бүтцийг харах юм бол татврын одоо энэ татварт хэд тулгуурласан орлогын бүтэц байгаа. Нийт 94% нь одоо үндсэндээ татврын орлого дээр суурилчихсан байгаа. За тэгэхээр хэрэг одоо энэ татврын биелэлт тасалдах юм бол ямар их усүрээр нөхөн гэж үзэж байгаа вэ? 2000-аас 2024 оны татврын бус орлого 15% байсан. За өнөөдрийн нөхцөл байдал 2024 он болон 25 оны одоо 26 оны татврын бус орлого 6% болоод буурчихсан байгаа. Тэгэхээр бид нар ялангуяа энэ уул уурхаагаас хамааралтай ийм эмзэг одоо улс нэгдүгээр тасалдах юм бол уул уурхай орлого буурах. За дээрэс нь татвараа авч чадахгүй ийм нөхцөл байдал үүсэх магадлал маш өндөр байгаа. Тийм учраас энэ татврын бус орлогын суурийг яагаад ийм хэд багасгасан юм бэ? Энэ дээр бас ингээд хариулж өгөөч. За гурав дахь асуулт нь болохоор танилцуулган дээр төсвийн одоо энэ 26 оны төсөв дээр төрийн хэмнэлтийн бодлого үргэлжлэнэ гэд заасан байгаа. Төрийн байгууллагын үр ашиггүй зарлыг 5.7%-аар бууруулж хэмнэлтээр гарсан хөрөнгийг нийгмийн салбарт зарцуулна гэд би нэг минутаа авчидгөө гэж заасан байгаа. Тэгэхээр энэ 5.7% хэмнэлт гэдэг чинь 1 минут нэмж өгье. За энэ 5.7% хэмнэлт чинь шинээр бий болж байгаа хэмнэлт үү? Эсвэл одоо юу гэдгийг ийм шилжүүлэг юм уу? Нэг одоо хэсгээс нөгөөх рүү зардлыг шилжүүлж байгаа мó гэдгийг асуумаар байгаа. За ингээд 3 асуулт. Төрийн хэмнэлтийн бодлого үргэлжлэнэ гэж 5.7% хэмнэлт үр ашиггүй зардлыг 5.7%-аар бууруулна гэд танилцуулган дээр байгаа. За тэгээ энэ хэдэн төгрөгийн хэмнэлтийн хэрв хэмнэлт нь өөрөө нэг байгууллагаас шилжүүлээд нөгөө байгууллага руу одоо ийм одоо хэмнэлтийг зарцуулах гэж байгаа бол за аль байгууллагын ямар одоо задаргаатай зардлаас гарсан юм бэ гэдэгт дээр бас нэмэлтээр хариулаад өгөөрэй. За учирсаад. За эдийн засгийн өсөлтийг 2026 онд 5.7, 27 онд 6.3, 28 онд 6.5% орчим байхаар тооцсон. Тэгээ таны хэлж байгаа нэр хүнд өхий олон улсын байгууллагууд ч гэсэн энэ эдийн засгийн өсөлтийг бас одоо олон улсын валютын сан гэхэд 26 онд нэг 5.5 та байна, 27 онд 5.5, 28 онд 5.3 орчим байна гэж тооцсон. Дэлхийн банк бол мөн 26 оныг нэг 6.5 гэдэг өөдрөгөр 27 он 6.1% гэж тооцсон. Азийн хөгжлийн банк бол 26 он 6.6, 27 он 5.9% орчим байхаар бол тооцсон. Үүнд бол голлож нөлөөлөх зүйл юу вэ гэхээр уул уурхай салбарт оюутлогоон гүний уурхай энэ нөлөөгөөр зэс алтны агуулга нэмэгдэнэ. Тэгээ энэ бол том эерэг нөлөө бол үзүүлнэ. Дээрээс нь хөдөө аж ахуйн одоо салбаруудад хэрэгжүүлж байгаа атрын аян, цагаан алт, хүнсний хувьсгал аянууд бол нөлөөлнө гэж бол бид нар бас тооцож байгаа. За түрүүн бас
та нар орлогыг өндөр төлөвлөөд зардал одоо нэмэх гээд байгаа юм биш үү гэдэг байдлаар тэгэж харж ах шиг байна. Тэгээ төсвийн алдагдлын дээд хязгаар нь хуулиараа 2%. Бид нар төсвийн алдагдлын дээд хязгаар тулгаагүй алдагдал бол 1.3% төр орж ирж байгаа. Тэгэхээр орлого өндөрөөр төлөвлөөд зардал нэмнэ гэсэн юм хардталтай өгөх шаардлага бол байхгүй. Ягаад гэвэл алдагдлын орон зай байсан. Хэрвээ энэ 2% тулгаад орлого зарлага аль алийг нь өсгөөд тэгсэн мөртлөө алдагдaltaгүй төсөв байна гэж орж ирээд хиймэл орлого төлөвлөжүүл харин ингэж одоо хардаж болох байх. Тэрнээс биш энэ өөрөө алдагдлынхаа орон зай байгаа учраас үүн дээр хардах шаардлага байхгүй гэж бодож байна. За эдийн засаг мэдээж одоо ирэх жилүүдэд саарах одоо эрсдэл байгаатай холбогдуулаад мэдээж бид нар бол засгийн газраас шатараатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ. Жишээ нь төрийн үеийн түншлэлийн тухай хуулийг хялбар зохицуулалтаа болгож улсын жилийн төлөвлөгөөнд төссөн төслүүдийг хэрэгжүүлнэ. Эдийн засгийн эрх чөлөөний хуулиа их хурлд оруулж 110% өөрчлөлтөөр хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоно. Яг энэ эдийн засгийн мөчлөг сүрсэн бодлогын үед бол хувийн хвшилтээр үүсгэж байгаа ачаа багасгах хэрэгтэй байдаг. Тийм учраас одоо өнгөрсөн хугацаанд 58 журмыг хуульд авсан журмыг хэрэглэх газрын дарга байхдаа одоо тухайн үед цуцалж ийсэн. За үүнтэй холбогдуулаад энэ журмуудыг цуцлах ажил яригадаад 90% зөвшөөрөл мэдэгдлийн хуулиар орж ирснээр хүнд суртал буурна. Төслүүдийг эренбэлсэн түрүү хэлсэн 149 төслийг 4.15 зүйлээр эренбэлсэн. Засгийн газрын 14 мега төслэл хэрэгжих эхэлсэн 5 төсөл, ач холбогдолтой 5 төсөл, эх жил биш дараа жилээс нь хэрэгжүүлэх 4 төслүүдийг хойшлуулж байна. За энэ удаагийн төсөвдөр бол энэ эдийн засгийн 5.7% өсөлтийг хадгалахын тулд уул уурхай дээр хайгуулын салбарын хөрөнгө оруулалтыг 2 дахин нэмэгдүүлсэн. Хөдөө аж ахуйн салбарт зээл тусламжаа нэмэгдүүлж байгаа. Эрчим хүчний салбарыг илүү зах зээл рүү шилжүүлнэ. Зах зээлийн зарчим руу. Боловсруулах салбарт гангийн үйлдвэр, зэсийн үйлдвэр, за багнуурыг түшгэлсэн хөх нүүрсний үйлдвэрүүдийг тэргүй ээлжинд урагшлуулна. Үүнийг бий болгохын тулд гадаадын хөрөнгө оруулалтын орчноо одоо сайжруулах чиглэлээр одоо хууль эрх зүйн орчноо боловсронгуй болгоно. Ингээд 1.3-аар санхүүжүүлэх хөнгөлөлтөө зээлийн хүрээнд тэр алдагдал дээр хийгдэж байгаа хөнгөлөлтөө зээлийн хүрээнд бол ажлын байрыг одоо шинээр нэмэгдүүлнэ гэдэг ийм зорилтуудтай байна. За Жавхлан сайд нэмж хариулъя. Тийм, мантай шинэ асуултанд хариулъя. Татварын орлого, татварын бус орлогын харьцааг ярьлаа. Тэгэхээр татварын бус орлого гэдэг нь дөрвөн төрлийн орлого байдیں۔ Тусламжийн орлого, түрээсийн орлого, за торгуулийн орлого, за уул уурхайн бус төрийн компаниудын ногдлоо шиг. Тэгэхээр ер нь манай та ижил төвшний улсууд болон манайхаас дээш зээлх зэрэгэлт улс гүрнүүд бол энэ татварын бус орлогоо аль болох багасгах чиглэл рүү явдаг. Хөгжих тусмаа. Өөрөөр хэлбэл төр бизнест оролцохгүй татвараа л авъя. Татвар нь буурвал дагуулал зардлаа бууруулах ёстой. Төрийн зардлаа. Харин татварын бус орлого одоо сая миний хэлсэн түрээсийн орлогоо нэмэгдүүлэх бол баахан байшин барилгал түрээслээд байх нь. Тусламжийн орлогоо нэмэгдүүлэх бол одоо гадуур явж баахан тусламж гоох хэрэгтэй болно. Торгуулийн орлого гэх юм бол одоо энэ замын торгуул бүх торгуулиудаа баахан нэмээд байх нь. Иргэд дээр одоо ачаал өгөх нь. За төрийн одоо уул уурхайн бус компаниудын ногдлоо шиг нэмэгдүүл. Жавхлан сайд нэмж 1 минут. Тийм учраас энэ татварын бус орлогын хувь хэмжээг бол цаашдаа ч гэсэн багасгах хэрэгтэй юм байнамаа. 2015-16 онуудад энэ график харахаар тэр үед энэ татварын бус орлогын хувь хэмжээ бол арай өндөр. Тэгвэл 10-аас дээш гарч байгаагүй юм байна лээ. Тэр үед яг эдийн засгийн уналттай байсан үе учраас аж ахуйн нэгжийн орлогын албан татваруудын хувь хэмжээ буураад татварын бус орлогуудын хувь хэмжээ нь ингэж том ингэж гаргаж ирсэн ийм үед байна лээ. Тийм учраас цаашдаа бол энийг бол аль болох өсгөхгүй л байх хэрэгтэй. Мантгай гишүүн нэмж тодруулъя. Биний асуусан тодорхой ерөөсөө асуултуудад хариулт өгсөнгүй. Бид хэд чинь бас улсын хурлын гишүүн болоод 1 жил нүүр үдцсэн байгаа. Ер нь бол өөрсдөө чинь одоо хариулдаг энэ тойруулж хариулдаг хариултыг бол одоо бүр залхатлаа
сонсдог. Ерөөсөө тодорхой хариулт авч чадсангүй гэж хэлмээр байна. Тэгээ би одоо сангийн сайдыг гайхадах юм. Татварын бус орлогыг буулгах нь илүү одоо давуу тал гэж яриад байгааг би ерөөсөө ойлгохгүй байна. Гэхдээ харин эсэргээр бид нар татварыг аль болох энэ татварын орлогуудад буулгах нь зөв юм шүү. Аж ахуйн нэгжүүдэд дарамт учруулахгүй бусад орлогуудаа бид нар нэмэгдүүлэх нь ядаж манай одоо эдийн засаг чинь таатай юм шүү. Би одоо бас ингээд асуултаа бэлтгэхээс өмнө бас уншиж судалсан хүний хувьд хэлж байгаа юм л да. За жишээлбэл зүгээр одоо Япон улс гэхэд орлогын бүтц ялангуяа татвараас олж байгаа орлогыг хамгийн бага 62-оос 65%-тай барьж явдаг. Казахстан гэхэд дотоодын нийт орлогыг дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулахад 20-оос 22, манайх 30 байгаа шүү дээ. Тэгэхээр аль За чухлан сайд нэмж хариулъя. За мантай шөнийн асуултанд дахиад хариулъя. Та хоёр өөр хувь яриад байна. Нийт орлого дотроо эзлэх хувь. Татварын орлого, татварын бус орлого, дотоодын бүтээгдэхүүн эзлэх хувийг та яриад байна. Би нийт орлого доторх татварын бус орлого, татварын орлого хоёрын харьцааг яриад байна. Тэгэхээр цаашдаа бид нар төсвөө ер нь хомж байгаа учраас дотоодын бүтээгдэхүүн эзлэх татварын орлогоч буурна, татварын бус орлогоч буурна. Төсвийн орлого доторх бүтцтэй би хэллээд байна шүү дээ. 4 төрлийн орлого байна. Тусламжийн орлого, түрээсийн орлого, торгуулийн орлого, уул уурхайн бус төрийн компаниудын ногдлол шиг. Уул уурхайн компани ногдлол шиг бол энэ чинь баялагын сан руугаа яваад орчдөг. Тэрийг бол нэмэгдүүлэх хэрэгтэй. Яг тэнцвэржүүлсэн тэнцэлд ордог энэ орлогын энэ дөрвөн бүтцийг хэрвээ нэмэгдүүлэх гэх юм бол төр байхын бизнес хийх гэдэг нь шүү дээ. Хувийн компанийн ажлуудад өрсөлдөөж орох гэдэг нь шүү дээ. Тэгмээс төр энэ одоо энэ оролцоогоо багасхийг гэж байгаа үстэй. Энтэй та санал нийлж байгаа үстэй. За мантайг шун нэмж тодруулъя. За та яг нөгөө нэг төсвийн орлогыг дотоодын бүтээгдэхүүнээс харьцуулсан арай нөгөө өөр талаас нь бас хараад үзэхгүй дөө гэж би хэлмээр байна. Би нэх өөр юм яриаггүй байх зүгээр өөр талаас нь л тайлбарласан юм. Хоёрдугаарт эдийн засаг одоо учир сайд бол маш буруу ойлголттой явж байгаа юм байна. Манай орлогыг өөдрөг төсөөлөөгүй. Бид нэр одоо жишээлбэл хөдөө аж ахуйгээд хөдөө аж ахуйн орлогыг таатай байна гэж үзэж байгаа шиг байна. Үгүй юм аа. Энэ жил одоо ялангуяа ганц удаатай жил болсон. Одоогийн байдлаар Улаанбуудаа 51.2% ургац алдсан. Малын тижэл 64.1% ургац алдсан. Тосны ургамал 72.2% алдагдал хүлээж гисэн. Ингээд тариаланчид нийтдээ 20 тэрбум төгрөгийнхаа зээлийг төлж чадахгүй хойшлуулаач гэдэг одоо гуйгаад явж байгаа. Ер нь бол хөдөө аж ахуйгаас та нар хүлээгдэж байгаа орлогыг дахиад сайн наад мэдээллүүдээ сайн уншиж За чухлан сайд нэмж хариулъя. За мантайг шөнө би дахиад хэлье. Та өөрөө яг буруу ойлгоод байна. Одоо жишээ нь татварын багц хуулийг бид нар 4 их 80-аар ингээд өртөгтөөр хийлээ гэхэд татварын орлого буурна. Бид нар энийг зориод байна шүү дээ. Дотоодын нэг бүтээгдэхүүн эзлэх хувьмжээ чинь буурна. Харин тэр татварын бус орлогыг одоо нийт орлого дотор байдаг одоо тэр харьцааг бид нар өсгөж болохгүй. Ард түмнээ торгоод байж болохгүй. Түрээсийн зах зээл дээр одоо төр өрсөлдөөд байж болохгүй. Уул уурхайн бус төрийн компаниуд байгуулад одоо ногдлоо шиг нэмээд нөгөө хувийн хвшилтэд орон зайг нь тавьж өгнөдийн эсрэг явах гэдэг нь шүү дээ. Харин дотоодын бүтээгдэхүүн эзлэх хувь хэмжээг бууруулах нь гэдэг дээр санал нэг засгийн газар энийг чинь яг зориод ажиллаж байна. Татварын багц хуулийн өөрчлөлт чинь энүүний эцсийн зорилго нь эндээ хүрэх гээд байгаа юм. За тоор нэг л юм яриад ах шиг байх юм. Уг нь харин тий сонсож байгаа бүх хүмүүс толгой дохиолох шиг байх юм. Дотоодын нийт бүтээгдэхүүнд татвараас одоо татварын орлогыг бууруулах нь зөв л гэж яриад амшууд тойрч удаа тий. За тоор наадха тусдаа ярья. Тэгвэл бүр нийгмийг бүгдэр ингэн нэг ямиг хоёр талаас нь яриа бүгдэр ингэн яваад байгаа. За улсын хурлын гишүүн Бат Жаргалын заяавал гишүүн байхгүй байна. Улсын хурлын гишүүн Цэндийн Баатар хүү. За, эрхэм монголчуудаа улсын их